За сайн бацгаана уу? За одоо цагт хүн болгон дижитал курс, дижитал академийн сургалт гэж ярьдаг болчлоо тий. Тэнгүүд хүмүүс асууж байна те яг энэ ямар учиртай болохоор хүн болгон сурах хэрэгтэй болоод байгаа юм бэ? Сүүлийн үед юу сурах учраас энэ сургалт одоо бүр айгүй их ингээд түгээд тархаад байна вэ гэд асууж. За хариулт энэ үгүй заяа. За одоо цагт хүмүүс шинээр суралцах хэрэгтэй болчиход байгаа нь өөрсдийнх нь өнөөдөр хүртэл хийж ирсэн ажил цалин мэргэжил нь хангалттай мөнгө өгөхгүй болчиход байна. Тэгэхээр хүмүүст өөрөөр хэлбэл нэмэлт орлого хэрэгтэй болчиход байгаа. За нэмэлт орлого гэхээр зэрэг нэмэлтээр ажил хийх, нэмэлтээр ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэсэн үг зөв биз? За тэгвэл чи 8 цаг явж ажиллаж байгаа юм бол хизээ нэмэлтээр ажиллах вэ? Дахиад чи өөрийнхөө цагийг явж зарах хэрэгтэй. Эсвэл чи өөрийнхөө биеийг, тархийг, мэдлэгийг те хөлс хүчээ үнэлэх хэрэгтэй юм бол дахиад танд ажиллах цаг байх хэрэгтэй. Гэтэл бидэнд 24 цаг байгаад байдаг. Яг ажиллах цаг нь гэхээр 8-аас 12, 14 цаг би илүү ажиллаж чадахгүй байгаад шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нэр онлайн дээр нэмэлтээр орлого олох ажлын 8 цагаас гадна тий амарч байхдаа эсвэл оройн цагаар өөрийнхөө ажлыг одоо ямар нэг байдлаар хөнгөлсөн ийм нөхцөл байдлаар ажиллах боломжтой ажлуудыг хайж эхэлж байна. За энэ ажлууд нь тэгэхээр хаана байгаа юм бэ гэхээр зэрэг онлайн дижитал орчинд байгаад. Тэр бүх бизнесийн амжилттай хөгжиж байгаа яг энэ салбарууд нь болохоор одоо цагт онлайн дээр энэ ертөнцийн чинь өөрөө дижитал болчиход байна шүү дээ. Тэнгүүд дижитал хэлбэрээр хийгдээд байна. Тэгэхээр зэрэг чи энэ цоош нь хүмүүсийн мэдэхгүй байгаад байгаа. Ялангуяа 2 жилийн өмнөөс энэ салбар бол маш хүчтэй хөгжиж байгаа бөгөөд 30-аас ер нь 35 наснаас доош хүмүүсийн залуучуудын бизнес байсаар ирсэн. Контент бүтээх, YouTube тэгээд энэ дижитал бизнесүүд те онлайн бизнес, dropshipping, affiliate marketing гэд эдгээрийг ингээд залуучууд хийж исэн бол одоо хүн болгон хийх шаардлагатай болсон. Яагаад тэгэхээр хүн болгонд нэмэлт орлого, нэмэлт мөнгө хэрэгтэй болсон. За тэгэхээр зэрэг шинээр юм сурна гэх тэгэнгүүт урд нь хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй болж байгаа. Тэгээ хийж байгаагүй юм хийх юм бол би суралцах хэрэгтэй юм байна. Мэдгүй юм гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр мэдхийн тулд сургалтаа авах хэрэгтэй байна. Тэр за тэгвэл би сургалтаа авчлаа гэхээр юу сурах юм бэ гэдэг дараагийн асуулт тий. За юу сурах гэж байгаа вэ гэхээр орчин цагийн онлайн бизнес дээр бид нар ямар ур чадваруудыг суралцж байж энэ нөгөө нэмэлт орлого гэдэг зүйлийг олж авах юм бэ? Ажлынхаа хажуугаар би дахиад нэг орлогын их үүсвэртэй яаж болох вэ гэдэг дээр шаардлагатай ур чадваруудыг чинь шаардлагатай ойлголтуудыг чинь урд нь бидний ойлгож байснаас огт өөр одоо дүрм үйлчлээд эхэлсэн байна гэдгийг бид нар ойлгоод өөрсдийгөө шинчлэн хувиргах шаардлагатай болдог. Тэр шинжилгээ хувиргана гэдэг чинь бид нар шинэ юм сурах хэрэгтэй л гэсэн. Хандлага өөрчлөх хэрэгтэй, ойлголтоо өөрчлөх хэрэгтэй, хуучин итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр хүртэл итгэж найдаж хийж ирсэн тэр цалин орлого чинь чиний өнөөдрийг хүртэл хүсэж мөрөөдсөн амьдрал дээр чинь авчраагүй байгаа бол яг одоо би шинжлэн өөрчлөгдөөд шинэ зүйл сураад шинэ үр дүн хүлээх тэр алхмыг хийхээс өөр аргагүй л гэсэн. Тэгэхээр дижитал академи гэдэг бол таныг онлайн дээр сурах, онлайн дээр ажиллаж сургаад л байгаа. Ерөөсөө л маш ингээ. Онлайн дээр ямар бизнесүүд байна? Онлайнаар хийж болох гэртээ оройн цагаар өглөө эрт эсвэл ажлынхаа хажуугаар эсвэл амралтын өдрүүдээрээ эсвэл хүүхдээ харж байгаа гэртээ сууж байгаа ээжүүд нэмэлт орлого олох тэтгүүртэй гарсан хүмүүс одоо ингээд дахиад тэтгэвэр нь хүрэлцэхгүй нэмэлт орлого хэрэгтэй байна. Ажилтаа ч байсан гэсэн цалин маань хүрэлцэхгүй байна. За тэгэхээр эдгээр хүмүүс юу хэрэгтэй байгаа гэхээр нэмэлт орлого олох хэрэгтэй байна. Тэгэл нэмэлт орлогын ур чадварууд. Тэгээ нэмэлт орлого олдог бизнесүүд чи ямар бизнесүүд байгаа юм. Тэгэхээр тэр бизнесүүдээс өөрийгөө эхлээд тэр бизнес дээр алин дээр нь тохирох юм бэ? Алинд нь би илүү дуртай юм, илүү өгөгдөлтэй, илүү авьяастай юм, эсвэл миний ажил мэргэжил төдийгөөс өдөө хүртэл хийж ирсэн ажлын дадлага туршлага алин дээр нь илүү байна вэ гэдгээ өөрөө мэдээд өөрийнхөө давуу чанарыг таниад энэ бүгд дээр үндэслээд тэр салбар дээрээсээ за би энийг хийхэд чадах юм байна гэдгээс одоо юм сонгоно тий. Тэгээд тэр сонгоод дээр нэмэлтээр сурах ёстой зайлшгүй ур чадваруудаа мэдлгүүдээ мэдээд нэмээд сурчин. Тэгээд чи энэ салбар дээр хинж байсан гэсэн өнөөдөр сураад шинээр ингээд өөрөө зорилго дэвшүүлээд эхэлж байгаа бол амжилттай байх боломжтой. Гол нь амжилттай байх уу үгүй юу гэдэг бол ерөөсөн чи сурах уу суралцахгүй юу гэдэгт л байгаа.
Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ шийдвэрт хүрэхийн тулд чи өөрийгөө өнөөдөр хүртэл хангалттай юу? Эсвэл би нэмэлтээр юм сурах ёстой юу? Өнөөдөр хүрсэн амьдрал минь өнгөрсөнд хийж ирсэн, үйлдэж ирсэн бүх зүйлийн маань үр дүн өнөөдөр над дээр одоо илэрчээ байж байна, тийм үү? Миний байж байгаа яг одоогийн амьдрал, одоогийн миний байгаа төрөвч, одоогийн миний байгаа санхүү, банкны дансны үлдэгдэлтэй миний амьдрал, миний хань ижил, миний амьдарч байшин, амьдралын хэв маяг энэ маань миний өнгөрсөнд л хийсэн бүхний маань үр дүн штэ. Тэгэхээр зэрэг чи энэ бүгдээ сэтгэл хангалуун байгаа бол мэдээж яриг суралцах албагүй. Энэгээрээ цаашаа үргэлжлээ явна. За эндээс сэтгэл хангалуун биш байгаа бол чамд шинээр суралцаж, шин зах зээлийн дүрм, энэ дижитал маркетинг гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм? Би энэ дээрээс юуг сурах ёстой юм? Хуучин мэтгэл үнэмшил ойлголтуудаа юуг нь халах ёстой юм бэ? Юуг нь орхих ёстой юм бэ? Яаж би шинжилэн програмчлах ёстой юм бэ? Тэгээ хуучин нийгмийн болон бидний эцэг их сурган хүмүүжүүлэгч, боловсролын систем, нийгмийн систем, орчин хүрээлэл гэдэг ийм зан үйл, уламжлал гэдэг нэг юм олон юмнаас бид нар чинь бүрдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бидний энэ бүрдүүлж ирсэн энэ систем намайг одоо бүрдүүлээд би тэр ойлголтоороо ертөнцийг үзэж байгаа, ертөнцийг ойлгодог тий. Тэгвэл энэ маань хэр хэсэг нь ямархуу зүйлүүд нь өнөөдөр хоцрогдчиход байгаа юм бэ? Юуг нь би шинчлэн апдейт хийх тий. Одоо утсаар бол компьютероор бол апдейт хийх шаардлагатай юм уу? Би одоо ингээд тэрл мэдлэгээрээ ингээд яваад ах юм бол одоо энэ хүрсэн бол сэтгэл хангалуун биш байгаа бол би шинчлэн шинэ програм өөртөө суулгаж шинэ зүйлийг сурах хэрэгтэй байна гэсэн үг. Окей? За ингэж Digital Academy курсыг тайлбарлая. За дотор нь мэдээж хэрэг Digital Academy-ийн салбараа яг зөв сонгоод олсныхан дараа бүр техник арга ажиллагаануудыг бол курс руу явж орсны дараа би энэ салбар дээр байх юм бол би юу илүү сурах ёстой юм? Ерөнхийдөө нийтдээ бол ерөөсөө л борлуулалтын ур чадварууд шүү дээ. Сурчлагын арга барилууд, ямар сурчлагаа одоо хэрэгжээд байгаа, хаана сурчлагаанууд хийгдээд байгаа, сошиал медиа, онлайн орчинд байгаа юм байна. Онлайн орчин дээр амжилттай байхын тулд яах юм бэ? Юм онлайн дээр сурчлах хэрэгтэй юм байна. Сошиал медиануудаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Ил гарах хэрэгтэй юм байна. Ярьж сурах хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгээд хэрэглэгчийн зан төлөвийг таних хэрэгтэй юм байна. Хэрэглэгчийн хэрэгцээг олж одоо харах юм байна. Хэрэглэгчийн асуудлыг олж би шийдэх ёстой байна. Миний бүтээгдэхүүн, миний чадвар, миний үйлчилгээ тэр хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгөх ёстой байна. Тэгэхээр эндээс бид нар гаргалгаагаа олж аваад суралцаад ур чадвараа эзэмшээд өөрийн бүтээгдэхүүнээ гаргаж сурахад гол зорилго маань оршиж байгаа. Бид нар өнөөдөр хүртэл дандаа бусдын бүтээгдэхүүнийг борлуулж ирсэн, бусдын үйлчилгээг ч юм уу тий. За тэгвэл би өнөөдөр явж бусдынхыг борлуулж болно. Гэхдээ чи эцсийн бүлэгт өөрийнхөө тарих оюуныг өөрийнхөө өнөөдөр хүртэл сурж ирсэн тэр дадлага, туршлага, хуримтлуулсан тэр бүх зүйл чинь тий чадвар чинь чиний өөрийн чинь бүтээл болж өнөөдөр эцсийн бүлэгт мөнгө чамд авчрах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр би энийг надад зөндөө их мэдх юм байгаад байдаг, чадах юм байгаад байдаг. Гэтэл би үүнийг бүтээгдэхүүн болгож гаргаж чадахгүй. Ялангуяа дижитал бүтээгдэхүүн болгож гаргаад дижиталаар одоо онлайн орчин дээрээ би борлуулж сурах хэрэгтэй байх шүү дээ гэд мэдээд байгаа мөртлөөсөө яг яаж вэ гэдэг арга техникээ мэдэхгүй байна. Тэгэхээр үүнийг чинь сургадаг сургалтыг Digital Academy-ийн сургалтууд гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ сургалтандаа хамрагдаарай. Тэгээд энэ сургалтын ач холбогдол нь бол үнэхээр их. Нэг удаа заавал таны авах ёстой сургалт гэж байдаг бол энэ сургалт байгаа. Нэг удаа насан туршдаа сураад тэгээд энэгээрээ насан туршдаа өөрийнхөө ур чадварыг сайжруулж, өөрийнхөө ур чадвараас бүтээгдэхүүн бүтээж сураад тэгээ үүнийг мөнгө болгож, баялаг болгож сурна гэдэг бол нэг удаа зайлшгүй та энэ сургалтыг авах хэрэгтэй. Үнэхээр та хаач байсан, явж исэн энэ сургалтыг нэг удаа авах гэдэг нь үнэхээр зөвлөмөр байна. Окей? Би ч гэсэн анх одоо 6 сарын өмнө энэ сургалтыг анх аваад тэгээ энэ digital маркетинг гэдэг юм нь өөрөө буюу affiliate маркетинг гэдэг чинь маш том потенциалтай байна. Маш том орон зай энд байгаа юм байна. Маш том хэрэглээ энд байгаа юм байна гэдгийг олж харсан учраас өнөөдөр би та бүгдтэй энийг бас хэлэх хэмжээний одоо ойлголттой боловсруулж байна тий. Миний хувьд ч гэсэн шинэ салбар байсан. Одоо би ойлгосон байгаа. Тэгэхээр та ч гэсэн энийг суралцаж эхлэхэд
ерөөсөө оройтхгүй харьцангуй энэ залуучуудын бизнес байсан бол одоо хүн болгон хийх боломжтой. Ягаад гэвэл би ч гэсэн өөрөө одоо 60 70 80 оныхны төлөөлөл ингээд сууж тэ. Тэгэхээр би хийж чадж байгаа юм чинь та бас хийж чаднаа. Та бас сурах боломжтой. Сурч болж байгаа юм чинь хийж бас болноо. Танд ч гэсэн боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Өөртөө идэх итгэлээ сургалтынхаа явцад бас олж авна. Окей. Амжилт хүсье.